Бухтэрч идүү номын хэсгээс. Дэлхийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал ярьж байхад манай улс түүхэд экспортлогч хэвээр элэна. Шинэ нэрэн үе жидүү эрхлэгчдэд ямар боломж олгох вэ? Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалууд улс оронд масс үйлдвэрлэл бий болгох замаар экспортод гарч үндэснийх нь орлогыг бий болгож байсан бол дэлхийг өөрчилж буй интернетийн хувьсгалд оролцож боломжоос нь зулгаагаад явах цаг үед амьдарч байна. Тиймээс бид цаг алдалгүй эрх зүйн орчин, тусламж дэмжлэгээ ийшээ чиглүүлэх хэрэгтэй. Өмнөд хөршөө харахад технологийн дэвшлиг ашиглан дижитал эдийн засаг, дундын санхүүгийн үйлчилгээ гаргаад ирсэн байна. Тухайлбал гэр бүлийн компани томруулж хөгжүүлэхдээ сангуудаас онцгой нөхцлөөр санхүүжилт авдаг. Монголын одоогийн хуулиар аль нэг сангаас зээл авсан бол давхардуулж авахыг хориглосон. Харин өмнөд хөршид үйлдвэрлэгчид компани үйлдвэрлэлээ томруулахын тулд давхардуулж авах онцгой эрхтэй байдаг. Харин хамгийн эрчимтэй явж байгаа бодлого нь sharing finance буюу хуваалцах санхүү, digital finance буюу дижитал санхүү гэсэн хоёр хүчин зүйлд тулгуурлаж байна. Тухайлбал санхүүгийн салбартаа хуваалцах санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлснээр 2-3 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нийлээд үйлдвэрийн байр газартаа болохын тулд дундаасаа барьцаа хөрөнгө босгож санхүүжилтэд татаж байна. Үүнийг өөрсдөө санхүүгийн салбарт гарсан инновац гэж үзэж байгаа юм. Баруунд бол аль хэдийнэ эхэлсэн. Дижитал салбарт хийж буй инновацийн тод томрон жишээ бол Alibaba Group. Хятадд жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт зар сурталчилгааг үндсэндээ WeChat-аар л хийж байна. Өмнө нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зам зэрэг хатуудад бүтцээ хөгжүүл гэдэг байсан бол маш сайн хөгжүүлсэн логистикийн тусламжтай интернетийн дэд бүтцийг сайжруулж үр ашгийг хүртэж байна. Монголч гэсэн сошиал маркетинг борлуулалт илүү хөгжиж буй бөгөөд миний санаж буйгаар орон нутагт их сонирхолтой тохиолдол гарч байсан юм. Морь тамгалдаг тамга хэвлэж үйлдвэрлэдэг хоёр хөгшний Улаанбаатар суудаг хүн интернет сошиалаар захиалга авдаг болсноор өнөөх хоёр хөгшин барагдахгүй их ажилд дарагдж байж билээ. Улмаар олон танигдж үйлдвэрлэлээ томруулсан жишээ бий. Хамгийн гол нь өмнөд хөрш үүнийг улсын бодлого болгосон. Мэдээллийн технологийн сүүлийн үеийн олол дэвшлиг ашиглан Монголын жижиг дунд үйлдвэрлэл олон улсад гарах боломж миний хувьд байна гэж хардаг. Гэхдээ урд хуршийн захим худалдаа, захим суурилсан үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин тодорхой болоогүй туршилтын шатанда явж байгаа. Манайхч гэсэн ингэж туршаад явмаар байгаа юм. Туршихгүйгээр урагшлахгүй. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2020 оны улсын хурлын сонгуульд оролцох бүх нам эвслүүдэд интернет фалаас SMS гэсэн санаачлагыг мөрийн хөтөлбөртөө оруулах саналыг хүргүүлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч доктор профессор Даваабаяр. Бухтэрч идүү ном худалдаанд гарлаа. Бүх номын сүлжээ дэлгүүрүүдээр